За. Хэцүү байна гэдэг. Тэгээ нүдний ханаад яг анх хин гарч байгаа. Нүд яач ба. Анх хин гарч байгаа энэ хүн одоо ингэ хэлмээрэн оюутан аюу хэцүү байж тээ тий. Яаж яах вэ? Хасаадаг юм аяг үнтэй юм бэ. Тэгээ ингээд нүд мөд бүр зоотойг аюу хэцүү царайтай л та ер нь л. Намаг ингээд нүд ингээд явчих яг бодолч байгаа шиг. Гэтэ үгээлмээр санагдаад байгаа болохоор цараймаар яг нөлөөлөхгүй байгаа байхгүй. За тэгэхээр нүдний өвчөө анх гаргасан хүн одоо болио гэж хэлмээр байна. Хаана байгаа бол тэр юм. Мэдгүй энэ тэрийг яг сайн мэдгүй байхгүй. Одоо манай дөрөв ахын байхгүй. Дөрүүлээ. Тэгээ одоо хамгийн сүүлийнх нь очиод байгаа байхгүй. Тэгээд яг төсөл надаар дуусаасаа ганц шиг бандиртай халтаа гарч ингээд нүдүүдээ явуудаад халтаа гарч. Тэгээд энэ жоохон сахихгүй тийм ээ. Жоохон зүйл үйлдэл гаргаад байгаа нөхдүүдээ шууд хацаараа ингээд бодоод магадгүй шүү. Тэгээ энэ нүдний өвчин ингээд надаар дуусаасаа л гэж хэлмээр байна. За 1 2 3 ээж ихч хоёртой хайртай шүү. Хоёр хамгийн гоё юм гэдэг. Хоёр хамгийн гоё юм гэдгийг сонсч амжсан болоогүй л шүү. Чамдайсэн да. Заач гэрээ. 1 2 3 манай хоёр хамгийн гоё шүү. За. Амар хайртай. За. Тэгээд баярлж авдаг шүү гэж хэлмээр байна. Аяг хагарсан ш тогоон дотроо монголчууд та бүхэндээ хэлье. 1 2 3 явда. Монголчуудаа бие биенээ хайрлаач ээ. Залуучуудаа тархиа цэнэглээч ээ. Би агуу хүн биш ээ. Гэхдээ Монголын урлаг хөгжиж байна, дэвжиж байна. Харин үүнийг ойлгохгүй байгаа та нар шударгаар хэлэхэд тэнэг байна. Сэтгэлгээний ядуур хитрхийг хорцсон байна. Монголчуудаа тэр тусмаа залуучуудаа над руу хард зогсож байгаа залуучуудаа гэж хэлмээр байна. За. Яшгүй. За тэр дууга гоё юм итүүд маягтай ирээрээ мэрээрээ энэ тэргээ гоё дэстэй хийвэл яаж яа. Үл яаж яа. Зүгээр л юу яа. Тэгээ болно шууд энэ ритм дээр би болохгүй гэх юм бол хэцүү шүү. Шууд болохгүй байхгүй. 1 2 3 шууд. За 1 2 3 их авч байгаа юм уу? Авч байгаа. Манай ирээ. За юм байна. За. Бас их гоё болж байгаа хэвээр кайф авч байгаа хэвээр ингэхээр. Угаас яалчгүй дотор нь кайф байна л дээ. За. За нааш зүгээр. Юу юм бэ нэ? Би одоо хүмүүсийн дотрыг сэтгэлийг онгойлгох гэдэг байгаа мөртөө хүмүүсийг ингэ дутуу энэ төр дээрээс буцаалгахмааргүй байна. Энд чинь ааваа гэж тэгэнгүүт за аавтаа нэг юм хэлэхдээ гэж буцаад болчихлоо шүү дээ. Сэтгэлээ бүгдийг онгойлгоо. Би аавтаа гэж юм чинь жоохон хайвуу. За одоо яг энэ чинь хурц байгаа зүйл хөдөө байх шиг байна. Мэдгүй энэ бол нэлээд лүк гэж гаргыг бүгдийг гаргыг хэл. Гэхдээ энийг аав дээр гаргана гэхэр чи юм бодлоо. Үгүй аавтаа хайртай гэхэр чи бас тодорхой хэмжээнд 3% онгоор. Эсвэл 50% ч юм. Тэгэл чиний дотор л тэр хэмжээ нэг байна тийм ээ. За тэр болгоныгоо бүгдийг тэгээ гаргаад сайхан сэтгэлээ чи нэгэд явчих байна. За 1 2 3 За ингээ Ховд аймгийн буйн цум сууга хайр даа болон хайр дээжтэй мөн гэр бүлийнхэндээ ад жаргал сайхан бүхний хүсэн өрөө ингээд хідүүлээ урд удаан амьдрич тийм ээ. Урд удаан амьдрич гэж юу ах вэ? За байж гараа заа. Урд удаанаас л ад жаргалаар дүүрэн амьдрцгаая гэж хэлмээрээ. За өшөө. Одоо хэдүүлээ чи болохоор бас ийм гоё хийгээд их гоё хүн байна л да. Гэхдээ болохгүй зүйлийн тухай ярих бас юм энэ дотор ч бас хэдэн 4% ч юм байж байгаа. Болохгүй зүйл байна тийм үү? Би бол ерөнхийлөгчөөс айхгүй. За шууд хэлээ. 1 2 3 За Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн элбэг дорж тийм ээ. Ховд аймгийн зэрэг сумых би Ховд аймгийн буйд сумых. За ингээд адилхан Ховд нутгийнх уу. За тэгээд энэ ерөнхийлөгчтэй бас хэлмээр байна. За Монголынхаа нийгмийг өнөөдөр л шудраг байцгаая гэж гарсан л бол энэ шудраг нийгмээ тогтоогооч гэж хэлмээр байна. Худлаа бити ингээд нэг альбом тушаал гарчаа тийм ээ. Алга болооч гэж хэлмээр байна. Шудрагл байлтаа гэдэг гэж шудрагл байлтаа. Шудрагл байлтаа ингэж хэлдэг байхгүй. Одоо уг нь тийм бүтээж чадсан нийгэмд байгаа тийм залуучууд бол тийм шудраг байлтаа. Хашиграад өгөөч. Сайн байцгаана үзэгчдээ шууд телевизэн хамт олонч та бүхэндээ нэг шинэ нэвтрүүлгийг хүргэж байна. Энэ нэвтрүүлгийн нэр бол сэтгэндээ онгоцод ажиглацгаа. Ээжтэй би хайртай.